Үндэсний статистикийн судалгаагаар бол Монгол улсын хэмжээнд 108,300 гаруй хөгжлийн бишэлт иргэн байдаг. За үүнээс бол 90,000 орчим нь бол хөдөлмөрийн насны хөгжлийн бишэлт иргэн байдаг. За энэ 90,000 гаруй хөгжлийн бишэлтээ энэ хөдөлмөрийн насны иргэдээс 13,000 орчим нь бол хөдөлмөр эхэлж байна гэсэн ийм статистик судалгаа байдаг. За эндээс харахаар бол хөгжлийн бишэлт иргэд бол хөдөлмөр эхэлж байгаа бол хангалтгүй үзүүлэлт төрсөн. За хөгжлийн бишэлт иргэн бусдын адил одоо хөдөлмөрлөх нийгмийн баялаг бүтээх байх тэр их нь бол энэ зөрчигдөж байна л гэж харагдаж байгаа. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бол манай яамнаас бол халамжаас хөдөлмөрт гэсэн том бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо хөгжлийн бишэлтэй залуучууд хөгжлийн бишэлт иргэдийг бас хөдөлмөр эрхлэхэд дэмжих ийм бодлогыг бол хэрэгжүүлж өгч байна. За хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс бол хөгжлийн бишэлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар бас хөгжлийн бишэлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, за хуурай хөдөлмөр эхэлж байгаа хөгжлийн бишэлтэй иргэдийг дэмжих, за аж ахуйн нэгж хөгжлийн бишэлтэй иргэдийг авчирч байгаа аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа бол хэрэгжүүлээд явж байгаа. Түрүүний бас асуусан хөгжлийн бишэлтэй иргэн бас хөдөлмөр эхлээд бас гол саад бишэл нь бол одоо хүртээмжийн асуудал бас байж байгаа. За хөгжлийн бишэлтэй иргэн тухайн ажлын байран дээр ажиллахад бол яг тохируулалтаа ажлын байр нь бий байна уу гэдгээс шалтгаалаад бас одоо хөгжлийн бишэлтэй иргэн хөдөлмөр эхлэх боломжгүй ч гэдэг юм уу иймэрхүү асуудууд байдаг. За мөн одоо хөгжлийн бишэлтэй иргэд маань өөрөө тэр ажлын байран дээр хэр дасан зохицож чадах уу гэдгээс шалтгаалаад хамт олонны уур амьсгал одоо хөгжлийн бишэлийг ойлгож гэнэ үү гэдэг асуудлаас шалтгаалаад нэлээдгүй бас асуудууд гардаг. За үүнтэй холбоотойгоор бол манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр бол JICA төсөл хөдөлмөр эхлэлтийг дэмжих Японы JICA төсөл хэрэгжиж байгаа. За энэ төслийнхаа хүрээнд бид нар бас хөгжлийн бишэлтэй иргэдийг бас ажлын байранд дадлгажуулагч job coach үйлчилгээг бол нэвтрүүлэхээр ажиллаж байна. За энэ үйлчилгээ маань өөрөө хөгжлийн бишэлтэй иргэдийг тухайн ажлын байранд нь дасан зохицох хөтлөө бол дадлгажуулагч ийм дадлгагчч бол ажиллана гэсэн үг. За энэ ажилласнараа бол одоо тухайн хөгжлийн бишэлтэй өөрийнхөө тэр ажил хөдөлмөр эхлэх хандлагыг нэмэгдүүлэх. За мөн хамт ажиллаж байгаа ажиллагчдыг бас энэ хөгжлийн бишэлтэй талаарх ойлголт мэддэг хандлагыг өөрчлөх тийм сургалтуудыг явуулгадаас ажлын байрны тохируулгыг хийх зэрэг ийм асуудал дээр бол хамтарч ажиллах ийм үйлчлэгэл. Ерөөсөө бас л одоо энэ хүртээмжийн асуудал л да тухайн иргэн маань ажлын байран дээр очих гэхээр одоо автобуснаас шалтгаална. За автобус маань хүртээмжтэй автобус байгаа билээ. Тэгвэл хувийн нагарын хутлаар одоо тэр явлаа гэж очиход нөгөө нэг оц гацаасаа гэсүүлээд хүндрэлтэй асуудууд үүсдэг. За мөн тухайн иргэн маань нойлын асуудал гэдэг хүртээмжийн асуудал бол нэлээдгүй яригддаг л да. Энэ хүртээмжийн асуудлаас шалтгаалаад одоо хөгжлийн бишэлтэй иргэн авч энэ тухайн юун дээр ажиллахад бол хүндрэлтэй асуудал бол үүсдэг. За бид нар энийг бас холбогдох нийслэлийн болон зам тээврийн яам, барилга бат байгуулалтын яамтай хамтраад, төрийн бас байгууллагатай хамтраад хүртээмжийн үнэлгээнүүдийг бол төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудаар үнэлгээ хийж байгаа. Үнэлгээнийхээ үндсэн дээр бид нар бас зөвлөмжийг хөрвүүлээд ингэж ажиллаж байна. Харин төлбөрийн хэмжээг бол шинжилэн тогтоосон байдаг засгийн газрын тогтоолоор. За энэ тогтоолоор хуучин бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуул тогтоосон байсан бол одооны энэ тогтоолоор бол тухайн салбарт ажиллаж байгаа ажлагчдын дундад цалинтай уялдуулж шинжилж өгөх гэсэн байдаг. За үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд бас хөгжлийн бишэлтэй иргэдийг авч ажиллуулах өсөлтийг бол нэлээд өргөжлүүлсэн. Манай байгууллага бас энэ аж ахуйн нэгжүүдийг за хөгжлийн бишэлтэй иргэдийг зуучлах мөн энэ дасан зохицох ажлуудыг бол хийгээ явж байна. Нэг үе бодвол одоо бас аж ахуйн нэгж байгууллагууд маань хөгжлийн бишэлтэй иргэдийг бас авч ажиллуулах ийм хүсэл сонирхол нэмэгдсэн.